Одоо хүүхдүүд та үдэж авчих юм. Ирсэн гэж тогтоосон юм байгаа мó гэж юм уу? Тэгэхээр унаатай юм уу? Ихнээ нэг тийггүй. Эдгэртний биш тэр талтны тасагдлыг хийсэн нэг нэг шоуны насын ишт хөвгүүд гэж татсан юм байгаа гэдэг. Нач нөгөө бүх алсын өнд нь хонгорхол хэлээ. Тийм өрөөний юмд бас нэг бүгд. Дандаа ингээ зөөгрийн усаар зөөж 3 дамжлагаар маа угаадаг. Усаа хаанаас зөөд яах? Оорас уу. Хоёр 200 ухтай. Энэ том талбайг халааж дийлэхгүй л хэвчээ тий. За хичээлийн барилгууд бол ерөнхийдөө нөгөө аж ахуйн аргаар барьсан ийм барилгууд байгаа. За дотор байр нь болохоор 100 хүүхдийн дотор байрыг 2017 онд одоо ашиглалтанд оруулж хүлээж авсан. 100 хүүхдийн байранд нийт одоо энэ хичээлийн жилд 173 хүүхэд болвол амьдарч байгаа. За нийт одоо хөдөөгийн малчид цаачдын хамтарсан одоо 173 хүүхэд маань одоо 100 хүүхдийн дотор байранд амьдарч байна л гэсэн үг. Тэр үед одоо нөгөө сайн өдрөөр хичээлгүй. Хичээлгүй учраас Агсан өдөр хичээлгүй учраас тийм хичээлгүй явахгүй юм даа. энэ одоо хүүхдийн толгой малгой хүүхдүүд яах вэ? Гүц гүцэн бүлүүл яана. Миний төрчийг гэсэн сургуулийн хүүхдүүд боловч юм байна. Аа? Энэ дремээс авах гэсэн чинь болоо. Тэгээ заашгүй байх ёстой нөгөө эмийн жагсаалтын чинь байх байдаг үстэй. Тэр жагсаалт байна уу? Хугацаанд улсын эмийн устгалын бүртгэл байна уу? Алгаслагдсан ийм сургууль учраас хүүхдүүд юу одоо нөгөө харж хандах одоо төр засгаас дэмжлэг болвол нэлээд одоо хүнд хэцүү байдаг. Тэн дээр болвол яагаад гэж юм гэхээр би бусад сумдуудтай бас өөрийнхөө сургуулийг ингээд харьцуулж хардаг байхгүй юу? Гэтэл одоо жишээлбэл шинэ идэр гэж одоо л доо шинэ идэр чинь одоо 1-2 сургуулийн байртай дахиад 1-2 заалтай ч юм уу. Тэгээд хүүхдүүд нь нэг юугаар нэг ээлжээр хичээлдэж байна. Одоо жишээлбэл багш нар нь одоо сайхан цайгаа ууж өрөөтэй технологийн кабинет гэхтэл хүүхдүүд нь тэнд хоол ундаа боловсруулах боломжтой тийм кабинетуудтай тэгэл одоо хөгжим, биеийн тамир одоо юу гэдэг юм байгалийн ухаан, нийгмийн ухааны ийм кабинетууд нь бол бүрэн бүтэн одоо нэг кабинет ингээд харьцуулсан нэг өрөөгөр болвол ингээд хангагдсан. Гэтэл манай сургууль болоход 2 ээлжээр хичээлдэг. Анги танхимын хүрэлцээ бол маш муу. Нөгөө нэг байгаа сургуулаа хэд хэдэн хэсэг хувааж өрөө тасалгаа гаргасан жишээний иймэрхүү л одоо байдалтай байгаад байгаа. Одоо манайх бол ерөнхийдөө 2000 гаруй хүн амтаа сум. Тэгэд яг уу одоо сонгогч нь 1000-аад хүн байна уу?
Тэгэл одоо эндээс үүдэл одоо манах эсвэл одоо энэ бүр ингээд алслагдсан өвөл болоход ирэхээр их хүйтэн 100 болохоор нөгөө шавар шалбаа гихтэй болохоор ийм одоо бүтээн байгуулалт нь их муу байгаад байгаа мó л гэж би бас хараад байна шүү дээ. Тэгээд өнгөрсөн жил би 4 сарын 20-нд ажил авахд бол ерөөхдөө төлөө модгүй болсон энэ ажлыг би одоо иргэд авахд бол төлөө модчихгүй болсон. Нилээн бас эвгүй болсон. Тийм сургууль. Энэ сургуулийн насны хүүхдүүдийг таад маань шүдний өвчний одоо өвчлөлийн одоо яаж үзүүлж байна? Эцэг эхчүүд бол өөрсдөө л үзүүлээд байгаа. Яг одоо энэ сумын хэмжээнд эсвэл Эренчлэн Булаан улд бол тийм ойролцоох сумдууд одоо шүдний эмч гэж бол байдаггүй. Тэгээд одоо Мөрөн сумаас ч юм уу шул Улаанбаатараас ч юм уу нөгөө эмчнэр ирээд энд одоо шүдний имлэг ирэхэд эцэг эхчүүд түүхтээ өөрсдөө дагуулж очиж ингэж чадсан юмчлаа. Энэ одоо сургууль суралцж байгаа суралцагчдын хэдэн хагас үнчин бүтэн үнчин байх вэ? За 14 хүүхэд бүтэн үнчин байсан. Тэгээд нэг 6 хүүхэд хагас үнчин 6 хүүхэд нэг бүтэн үнчин хүүхэд байсан. Би 23 оны судалгаал ярьж байна одоо. Өвлийн бэрхшээлтэй хүүхэд сурж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй бүр одоо ийм юугүй хүүхэд болвол байхгүй. Тийм айхтар, тийм тэрэгэнцэртэй ийм хүүхэд бол ер нь байхгүй байгаа. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээл зүгээр яг хуу тийм оюуны бэрхшээлтэй ч юм уу эсвэл нэг гар хурууны ч юм уу тиймэрхүү бэрхшээлтэй л нэг 4-5 хүүхэд байгаа. Түүнээс хамрагдаад явж байгаа. Түүнээс биш нэг өвөлдөө одоо энэ өвөл бол бүр 55 хөрсөн дээр. Хөрсөн дээр 55 хөрсөн. Тий. Тэгэл яг хөө шөндөө одоохондоо бол шөндөө 42. Доктор яг гэж байна. Хэдэн жил болж байна? Яг 2 жил болж байна. Доктор яг цараад. Яг дулаах нь. Дулаах байж байна. Миний дүүгийн мөрөдөл нь юу? Мөрөдөл одоо мөрөдлөөч. Сургууль нь шинэ сургууль баригдвал цаанаас ямар санагдах вэ? Ой. Яагаад гоё? Шинэ. Би 8 жил татвар барьж байна. Сургууль нь дулаахан байна. Сургууль дулаан байр хөрөн хүүтэн. Инженер. Инженер бол. Энэ шинэ сургуультай бол цэвэрхэн дулаахан тэгээд эдэн ном сурахад амар тэгээд дулаахан тэгээд спорт зал маал энэ сайхан тэгээд дулаахан болно. Тийм болохоор тэр шинэ сургууль хурдан баригдасаа гэж хүсэж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн ажлын хэсэг Хөсгөл аймгийн Цагаануур суман дээр ажиллаж байна. За тэгээд ерөнхий боловсролын сургууль болон дотор байранд танил шалгалтыг зохион байгууллаа. Тэгээд нөхцөл байдал бол хүнд байна. Хүүхдийн эрхийн конвенц Монгол Улсын үндсэн хуульд хүүхэд бүр сурч боловсрох хэрэгтэй. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийг үн төлбөргүй эзэмших хэрэгтэй гэж заасан байгаа. За тэгээд Цагаануур сумын ерөнхий боловсролын сургуулийн хувьд бол байрнаас ахуулаад за сурах орчин энэ хичээлийн хэрэглэгдэхүүний хангамж за боловсон хүчний бол хомсдол бол их байна гэж харлаа. За байр нь одоо өнөөдрийг хүртэл бол одоо галдаг, анги болгон дотроо галдаг ийм байдалтай байна. За ийм орчинд хүүхдүүд сурч боловсрож байна. За бие засах, усанд орох асуудал бол мөн маш хүнд байгаа. Хүүхдийн эрүүл мэнд болоод хүүхдийн аюулгүй байдалд бол сөрөг нөлөө үзүүлнэ. Тийм учраас энийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. За орон нутаг болон аймаг улсаас бол дэмжлэг тэр болгон байдгүй юм байна. За 2024 онд 2.8 тэрбумын хөрөнгө оруулалт тусгагдсан байна. Тэгэхээр улсын хөрөнгөөр ямар ч лсэн 320 хүүхдийн сургууль барих ажил бол эхэлж байгаа юм байна. За 3 жилийн хугацаанд үргэлжлэн энэ барилгын ажил. Тэгэхээр 3 жил бол
энэ хүүхдүүд ийм нөхцөлд мөн одоо сурч боловсрох болох нь. Тийм болохоор тэр шинэ сургууль хурдан баригдасаа гэж хүсэж байна.